Найтахад бурхан өршөө гэж хэлдгийн учир. Эрт цагт гинэ. Нэгэн хувилгаан айлын 3 настай хүүхэн сүнсийг авахар яваад чөтгөртэй тааралджээ. Учир явдлыг мэдсэн хувилгаан өнөөх айл руу чөтгөртэй хамт явахаар шийдэж газар хороох зураа өнөөх хоёр нилээдгүй зүйлийг ярилцсан явтал чөтгөр хувилгаанаас "Чи юунаас айдаг вэ?" гэхэд хувилгаан хэсэг дуугүй явснаа. "Биаагтаа цай тарган хоньны махнаас л айдаг да. Харин чи юунаас айдаг вэ?" хэмээн чөтгөрөөс асуухад чөтгөр "Би алтан харганаас өмсгөө хагалтад айдаг" гэж хариулав. Ийхүү ярилцсан явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр хувилгаанаа "Чамайг энэ айлд суугаад чинь хүүхдэн найтаж юуны магад. Тэгвэл чөтгөр өршөөгөөд хэлчихээрэй" гэхэд сэжиг авсан хувилгаан дотроо "Хэлж ярьж буй зүйлдээ анхаарахгүй бол болохгүй нь бололтой" гэж бодоод өнөөх айл руу чөтгөрийг давуулан орлоо. Ингээд хувилгаан чөтгөр хоёр өнөөх айлд хоол цай, эргүүлэн суух зур, гэрийн хойморт аавынхаа үр дээр суусан хүүгийн царай барааж ирснээ найтаж орхив. Хувилгаан хурдхан л бурхан өршөөг гэхэд хажууд нь суусан чөтгөр баг зэрэг уцаарлангуй түрх гарган суутал хүү дахин найтайхан тэр. Яг энэ үед хувилгаан амдаа цай балгачихсан суусан тул чөтгөр боломж олдон чөтгөр өршөө хэмээн хэлж орхив. Үүнтэй зэрэгцэн аавынхаа өвдөр суусан хүүч ухаан алдан унж сүнсэн чөтгөрийн мэдэд очихын тэр. Чөтгөрч өнөөх айлаас ухасхын гарахад хувилгаан мөн адил түүнийг дан гараад сүнсийг нь авч чадвуу гэхэд чөтгөр "Авах нь авлаа. Чи харин түрүүн яагаад бурхан өршөөгөөд хэлчих вэ? Түүнээс чинь болж баахан бурхан хүүг тойрч суучгаад сүнсийг нь өгөхгүй нилээдгүй зовоолоо" гэхэд хувилгаан "Чимээгүй гिचэн зогссноо. Алив хүүгийн сүнсийг хараадахыг" гэхэд чөтгөр түүнд харуулв. Яг энэ үед хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан бутан дундороос суучихв. Чөтгөр хизээний л өөрийн айж явдаг зүйлээ хувилгаанд хэлчихсэн тул хувилгаан шидийн аргаар өнөөх бутнуудыг нь алтан харган мэт харагдуулахад чөтгөр ойртож чадаагүй хийлд игцэн зогсноо ууралсан урандаа бутыг тарган хоньны махаагтай цайны эдээгэр буулж орхиод хувилгааныг гарч ирэхийг хүлээж сув. Энэ зүрт хувилгаан галаасааж тарган хоньны махыг шараад хажууханд нь байсан тогтоол уснаас сууж аваад цайны эдэтэй холон цай буцалгаад ар өвөр хангайда нилээдгүй зайтай болгож аваад унтаад өгөв. Чөтгөрч хүлээж тэсэлгүй яваад өгөв. Ингээд цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнхэн сүнсийг биедэн бусааж оруулаад хүүгийн сүнс биенээсээ яагаад гарч чөтгөрийн мэдлэлд очисныг аав ээж нь тайлбарлаж өгөөд нэгэн айлд буян болсон бөгөөд үүнээс хойш хүнийг найтайхад бурхан өршөөг хэмээн дуу нэгтээ хэлдэг болсон дээ.